За амгалан сайн байцгаана уу. Нэг үг хэлье. Энэ ажлаа хийдэг хүмүүс одоо шаардлага хөргүүлье. Одоо энэ наадмын дараа намар гэж ярьдаг. Тэгээ цаанаас нь одоо цангинсаа өвөл хүлээж байна. Энэ нэг гол усаар дамжаад нэг энэ хорхог боодог хөөгөөд яваад ингээд энэ далжгнаад нэг баахан хөөрг мөөрг барьцсан нэг сарпа сарвхан малгай тавьчихсан энэ 126 гишүүн одоо шууд харж ажиллаа хий. Та нарын энэ бүтээсэн 30 жил 40 жилд өнөөдөр энэ хүмүүс бол хилмигдээд уушиггүй болсон. Бүгд хүүхдүүд өвдсөн. Бүгд харшилтай болсон. Бүгд хорт хавдар тусч байна. Та нар одоо явж ажиллаа хийцгээ. Надад энэ наадам хийсэж яваа энэ юу ч хийдгүй энэ хулгайч энэ новчнуудын зургийг явуулаараа хэдүүлээ энэ гол усан дээр амарч байгаа бол шаардлага бүгдийг надад явуул. Би өөрийнхөө энэ хуудсан дээр энэ Монголын өста тэргүүн игнэнд одоо үздэг хэдэн 100 мянгаараа үздэг энэ хуудсан дээр тавина. Энэ нэг балаан нөхдүүд одоо ингээд наадмын дараа намар гэдэг. Тэ өвөл хүлээж байна. Тэ энэ хүмүүс өвөл хүүхдүүд ханиад хүрнэ. Ор билнэ. За эрчим хүч чинь юу болж байна? Эрчим хүч билнэ. Та нар бол одоо юуны уулын ам авцсан байж байгаа шүү дээ. Афганч чинь өвөл болохоор утаа болохоор бүгд далаа ирэг рүү нисээд яваад өгдөг. Бид нар амарнаа одоо. Би өчигдөр одоо хөх бавгаа дээр сайхан дуулж өгöd одоо амарч байна. Монголын төмөн олон миний одоо голын ирэг дээр, нуурын ирэг дээр сайхан нутгийнхаа дэнж дээр амарч байгаа бол намайг үзэж байгаа газар болгоноос шаардлага тавиарай. Одоо энэ далжгансан новчнууд та нар ямбын нийтэлж байгаа бол ялаа өөр. Энэ өвлжилтийн бэлтгэл билнэ. Одоо удахгүй ингээд намар болно. Удахгүй ингээд өвөл болно. Наадмын дараа намар. Тэгээ та нар маань өвөл болохгүй юм шиг, намар болохгүй юм шиг одоо ингээд далжганаа сууж гэнэ үү те? Тэгэхээр бүгдээрээ байгаа газар голын ирэг дээрээс нуурын ирэг дээрээс одоо шаардлага өгье. Шаардлага хөргүүлье. Имлэг бэлт. Одоо бид нар яах вэ? Одоо ингээд та нарын авгаанар бол далаа ирэг рүү яваад өгдөг. Та нар уулын аманд модон дотор байгаа шүү дээ. Бүтэн 30 40 жил жаргалаа та нар. Тэгээд нэг юм газар нэг хорхог боодог хийж гэн. Тэн дээр нэг юм чулуу барьцсан ингээ гүйж явдаг. Бас болоогүй бас нэг одоо сүүлийн үед Монгол дээл татсан явж идэг. Ийм болцсон. Одоо энэ нэг далжгансан юмнуудыг одоо яг байранд нь тавья. Яг байгаа газар болгон дээрээсээ миний ярьж байгаа үгнүүдийг бүгдийг та бүхэн маань шеэрлатах. Намааг одоо загинж гэн гэж ойлгоно уу? Ухаарно уу? Үнэн үг хэлж гэн гэж бодно уу? Би ямар ч судлаа юм хэлээгүй л байх. Өвлжилтийн бэлтгэлийг энэ өнөөдрийн 126 ширхэг би уг нь бол 99 ширхэг болгооч ерөөл бэлэгдлээрээ ерөнхийлөгчтэйгээ 100 болог Монгол бүтэн болгоё гэж ингээл ярьсан. Тухайн үед их хурлын дарга бол хүлээж аваагүй л дээ. Энэ 126 далчгансан хар новчнуудаа та нар одоо энэ очиж хурдан энэ хурлаа хий. Одоо нэг сая нэг би нэг ярьцлага үзлээ тэгсэн чинь наадмын дараа намар гитс нэг явж байна. Та нар өнөөдөр ялаа өрөх ёстой. Хүүхдүүдийн ор бэлт. Миний тоглолтын дээр нэг 10-аад гишүүн ирнэ гэж дуултахлаар зэрэг би хоригдсон шүү. Яахлаараа та нар миний дуу сонсдیں۔ Ажлаа хий та нар. Ах дүүсээ одоо ингээд үндэсний хөдөлгөөн өрнүүлээ. Өвлжилтийн бэлтгэл гэдэг юм уу одоо үндэсний хөдөлгөөн.
Тэгээд энэ хуваараа 8 арилжаа хийж байгаа энэ хүмүүсийг хахдаг, шахдаг, хясдаг энэ амьдралыг өнөөдөр дуусгая, дүүргье. Одоо болсон хангалттай. Нэг залуу ингээл нэг бүтээгдэхүүн хийдэг. Тэрийг аваачаал дэлгүүрүүд нь ингээл бүтэн саржингаа орлогыг хуваагаад нэг хідэн нэгтлэнгууд нь хуваагаад иддэг. Нэг ингээд энэ салбар болгож чи ингээд энэ муухай ийм хүн сэтгэлгүй нэг монгол чанаргүй ийм байдлууд үүсчихэд байна шүү дээ. Та бүхэн яг голын ирэг дээрээс одоо энэ шаардлагыг үндэсний энэ хөдөлгөөнийг дэмжих. Зүрхээ сайн бодороо их давч байна. Яах давчдгаар яадээ. Та нарт одоо би сая энэ 10 гишүүнийг яагаад хөөж явуулав гэхээр юу ахгүй юу? Хэрвээ энэ үйлчлэлтийг одоо даалгавар өгье. Энэ үйлчлэлт энэ намрын бэлтгэлийг сайн хийчихвэл дараа жил би 100 одоо хөх баавга гэдэг гинөө, мазаалаа гэдэг гинөө, тий? Говийн анхил хулан гэдэг гинөө, увсын цэнхэр тэнгэрийн орон гэдэг гинөө хамаагүй. Би та нарт теста сайхан дуулаад өгнө заа ёо. Одоо энэ царайнд юм ууцсан л байна даа гин юу гэсэн бэ? Би одоо энд гурилан бухал идээ сууж ийн хөөе. Тамны энэ миний ярьж байгаа үг сонс та нар. Гурилан бухлаа харуулах уу? Би одоо ингэж төмпөгээр нийтж штт. Савар нийтж байна. Та нар 126 140 жил битүү юм идчихэд та нар тийм одоо бид нар амарнаа. Одоо энэ хүүхдүүдийн уушиг өвдсөн энэ гол усан дээр ингээд бүгд ингээд амарч штт. Эн чинь яагаад юм? Энэ айхтар утаа, төгжрэл, бөглөрл энэ бүх юмд чинь түүртэд энэ нэг Монгол түмэн чинь нэг ингээд гол усан дээрээ нэг хэдэн хоног 50 амглан амаргалтай. Та нарын афганар бол бүгд далаа ирэг дээр очиж амардаг. Та нар уулын аманд модон дотор 40 жил жаргалаа. Одоо болоо. За ингээд Монголын түмэн олон минь одоо энэ гал морин жилийг бол хэдүүлээ үлдсэн хагсыг нь бол хийцгүүрүүлж өнгөрөхгүй шүү. Одоо бүгдээрээ тэгээд над руу тэр энэ одоо энэ нэг наадам хийсэж байгаа. Ингээд альжгансан нэг юм гачин юмнууд явж байгаа наа чинь. Та нэг овоо мовоо хийсч боллоо шүү дээ. Одоо энэ овоо мовоо тахил. Ер нь энэ овоо мовоон дээр одоо та нарын хэрэг юу ч байхгүй заа юу. Монгол түмэн энэ овоогоо өөртөө дахиад ингээд яваад болчихно. Энэ наадам өөртөө хийгээд болчихно. Та нар хамгийн гол нь одоо энэ өвлжилтийн бэлтгэл энэ бүгдийг энэ 21 аймаг энэ Улаанбаатар хот нийслэл хотод хангаатах. Тэгээ бид нар амарч жагаад очино. Энэ шийдвэр бүх онцтой зөв юмнуудаа ингээд одоо 100 хүртэл одоо энэ эрчим хүч тог тасарч штэ. Тэгэхээр энэ тог цахилгаанаа янзлаатах та нар. Энэ намар өвөл би салахгүй шүү та нараас. Би энэ ингээд сүлжээ мүлжээ харсан чи ингээд бах бөх мөх ярьцсан. Зарим нь одоо ингээд энт тэнд очицсан хоол моол хийцэн. Толгоо шир гой мой яатсан. Та нар хизээ тийм байсан. Та нар Монгол дээлээ өмсөд хуралдаж чаддгүй заа юу. Өмнөхий атснууд минь та нар. Ард олон чинь энэ төмөн олон чинь өргөн олон чинь зон олон чинь үнэхээр одоо ялангуяа Улаанбаатар хотод энэ төв суурин газар байгаа хүмүүс чинь энэ уушгаа цэвэрлж байна. Хөөхий одоо ингээд энд одоо би сая тэр голын ирэг дээр таарлаа штэ. Нялх хүүхдээ ингээд одоо энэ хүн дөвл эхлэн штэ. Одоо тэгээд хүүхдүүдээ нэг ядаж нэг энэ модны сүүдэртний голын ирэг та суулгая да гэд ингээд залуу сайхан ээжүүд ингээд сууж штэ.
Энэ хүмүүс бол амраг, бид нар амрыг. Та нар ямбаа эдэлж байгаа бол ялаа эдэл. Та нар 40 жил жаргалаа. 1990 оноос хойш ч одоо хэдэн жил вэ? 30 хэдэх жил вэ? 36 жил та нар жааллаа. Зүгээр ингээд дүүнрийгээ гаргалаа. Одоо ингээд хил амаа заажилсан тий. Нэг монголоор яриад байгаа нь мэддэхгүй нэг юм далжгансан нэг хүүхдүүдээ хүртэл одоо ингээд энэ 126 дотор оруулсан. Тэдэр нь мэдрэлийн юм тэнийг эргүү юм яриад одоо ингээд ийм болтоод ингээд амьдарч штт. Өнөөдөр энэ гал морин жил энэ Монголыг тэр чигээр нь энэ нэг балер юмнуудыг бүгдийг нь өөрчлөх ёстой шүү. Ахан дүүсээ. За тэгээд энэ үндэсний хөдөлгөөнд та бүхэн маань нэгдээрээ та нар яаж нэгдэж ийнө гэхээр одоо энэ нэг ийм балерийн бүлэглэлийн юм шиг биш. Оюун санаагаараа сэтгэлээрээ та бүхэн маань нэгдэж хамтдаа энэ хүмүүсийг ажлыг хийлгэе. Та нар хамт гол усан дээр явахгүй хөөе. Зүг байна уу? За тийм болохоор одоо энэ дээр бүгд зөв яриад эхэлж байгаа үз. Тэгэхээр зэрэг зөвийг мэдж байгаа бол та бүхэн бүгдийг энэ бичлэгийг түгээгээрэй. Хаа хүрхийг үзье бүгдээрээ. За ийм уриалга хэлмээр байна. Тэгээ над руу зургийг явуулаарай. Энэ нөхөр энд ингээд хорхог боодог хийлэгдсэн тууж явна шүү. Та нар өссөн баас. Та нар өсрөөл нэг хідэн хулгаалсан мөнгөөл энэ ядарсан төмөн олонд зовлон дээр нь зоог болгож та нар тараан үз. Та нарын цаг дууссан шүү мөн хар ногшнуудаа. Бид нар амарч байгаа юм чи одоо уусан байсан ч яа. Уусан гээд байгаа хүн өөрөө яасан гинөө сая өнгөрчлөө. За ингээд энэ миний энэ шаардлагыг бүгдээрээ энэ Монголын төмөн олон тэр чигээрээ шаардж байгаа шаардлага шүү. Маар угсан хар өхрийн давсгнуудаа та нар одоо энэ гол усаар хисээд үзээрэй та нар. Тэртээ дэргүү та нар жаргаж байгаа. Тансгалж байгаа. Би нэг зүйлийг ярьдаг. Бүгдээрээ тэгш сайхан амьдарцгаая. Бүгдээрээ сайхан дуугаа дуулаад, бүгдээрээ сайхан өсөн баасны чинь та нар монголчууд наадмаа хийдгээрээ хийгээд нэг хідэн бөх төрүүлэл тэрэндээ баярлдгаараа баярлал явж байгаа шүү дээ. Хідэн сайхан агт хүлэг минь уралдгаараа уралдж байгаа. Нум харваачд маань цэц мэргэн байгаа. Тэднэр та нар нэг очныг шагнал магнал өгөөл нэг далжганаал ингээд явж идэг. Энэ бол илүү шүү та нар. Нэг гийгүүлсэн юм шиг. Та нар гийгүүлэхгүй шүү. Та нар гийгүүлээгүй угаасаа 36 жил. Тэгээ энэ гол усан дээр одоо Монгол төмөн сайхан амраг тэртээ тэргүй очиод одоо хар нүүрсэн дотор хар утаан дотор төгжил дотор орхоос хойш бүгд уулын ам автсан байгаа надад болч. Бүгд модон дотор байгаа шүү дээ. Эдгээр нэмж амраад яах юм? Хүсэн хар ухаан ацнууд та нар 126-д би энийг хаяглаж явуулж байгаа шүү. Жагсаал цуглаан хийгээд байдаг үр дүнгүй. Нэг талаасаа бол одоо та нарт би хэлье. Шудраг ямар 5 гишүүн гэлээ. Ямар 5 гишүүн гэдэлээ? Шудраг 5 гишүүн гэл юу лээ? Шудраг 5 ч үлээ. Тухайн үед би байж лээ. Одоо шудраг 6 болгочих нь яасан. Байхгүй тэр залуучуудад чинь нүд нь шал өөр байсан байхгүй да. За ингээд наадмын дараа намар ингээд тэмцлийн цаг эхэллээ. Монголчуудаа энийг албан ёсоор зарлаж байна. Тэгээд үндэсний шаардах хөдөлгөөнийг байгуулъя бүгдээрээ. Энэ үр дүнд хүрнэ яг Монгол дээл шиг хүрнэ. Монголчууд гэрээ мэддэг. Тэ ёс уламжлалаа мэддэг, сайхан сэтгэлээ мэддэг, бадрангуй зөв зүйл дээрээ нэгдэж чаддаг. Энэ зүйлээ одоо бүгдээрээ өргөн олон минь бүгдээрээ харуулцгаая. За тэгээд би урт
урт юм шууд харилцаа хийхийг бодохгүй байна. Тэгээд энийг үргэлжлүүлээд би энийгээ дүгнэж шүүжгаад та бүхэнтэйгээ ингээд ярилцсанаа. Тэгээд хөх баавгаад өрсөн Хөвсгөл нутгийн зон олондоо маш их баярлалаа. $126 та нар одоо шууд очоо хуралд. Та нар одоо гол усан дээр харагдах юм бол ёстой. Жавхлангаар арьсаа хуулуулна шүү та нар. Бүгдийг чинь цоллон заа ёо. Монгол улсын нэг дугаарт ордог үзэлттэй хүн шүү би. Хамаг Монгол даяараа үздэг. Та нар миний хамаг Монголыг дэмжижсэн үү? Ерөнхийлөгчөөс авахуулаад зүхтааж исэн ш та нар. Маш муухай. Гомдмоор санагддаг. Тэгсэн мөртлөө би төвчээл яваад байсан. Одоо тийм цаг байхгүй. Хүүхдүүд өсөж гэн босож гэн. Амьдралын цаг хугацаа юу вүлээ? Дэмжиж гин баханд үсэ. Та нар угаасаа бүгд дэмжнэ. Энэ дунд чинь санаачлаад хилээд өгдөг. Нэг ийм жавхлан төрсөн та нар баярлаарай. Монголоо сайхан Монгол болгоцгоё. Ахан дөөс. Намаг наадуулчин тэр нэг асем гэж нэг юм хийхэд баахан морьтой орж ирж исэн. Асем гэж нэг юм тэд нар хийж исэн. Би хамаг Монгол хийсний дараа гишүүн болоод морьтой яваад ороход та нар яаж муулжилаа? Бүтэн намаараа бүтэн бүлэглэлээрээ та нар намайг муулж исэн шүү дээ, боорлж исэн шүү дээ. Одоо тэр цаг чинь дууссан шүү. Би 99 морьтой Монголын төрийн ордонд очиж исэн. Бүгдээрээ Монгол дээлээ өмсөд ташуураа бариад үннийг цаазлаад худлыг цаазлаад үннийг дэлгэрүүлээд ингээд Монголоо дээш нь дэвжүүлээд Монголоо сайхан болгоё гэдээ явж исэн. Тэгэхэд та нар намайг морь унлаа. Морьныхоо хомоол аваад зайл гэж исэн шүү. Тэр хүмүүс хаана байна? Хаана байна? Асууя. Одоо нэг хідэн баахан морь цуглуулсан гэд гүгээд энэ бүх зүйлүүд чинь энэ зүйлийг чинь бэлэгдэж л хийсэн шүү. Тэгэхээр энэ оюун ухаан тарих хаана явсан байна гэдгийг ухаарч мэдрэх цаг ирсэн. За ингээд би хэлье. Үндэсний хөдөлгөөн болвол голын ирэг дээрээс эхэллээ шүү. Уул усныхаа ирэг дээрээс эхэллээ шүү. Ахан дүүсээ монголчуудаа ууж сэтгэлээр оюун тархиа сэргээж цэнэглээрээ. Дээшээрээ. Одоо дээшлүүлээрээ. Ахан дүүсээ энэ 126 хүн өнөөдөр гол усаар хэсэхгүй шүү. Афган нартайгаа хүүхдүүдтэйгээ. Эдгээр тэртээ тэргүй Монгол Улаанбаатар хотыг тойроод уулын амлуудыг бүгдийг авцсан байгаа. Эдгээр бүгд хангаан цэцгэн дотор уулын модон дотор амьдардаг. Наадуулчин махны үн, гурилны үн, юуны үн бүгдийг мэдэхгүй байгаа. Малчин түмэн яаж дөрвөн улирлыг тесч давж байгааг мэдэхгүй байгаа. Ийм жалжгансан, шалчгансан, жалдгалцсан юмнуудыг бид нар өнөөдөр 36 жил эрхлүүллээ шүү. Биднийг ард ядуу ард гэж хэлчингүүтээ уртаалд нь гарч агаад бүх Монголыг чинь зараад идээд дуусгах нэ. Одоо болсон. Одоо цаг нь болсон. Монголын цагийг эхлүүлээ. За хүмүүс ингээд Монгол дээлтэй ингээд одоо надад одоо их урмын сайхан үгнүүдийг хэлж гэн л да. Монгол дээлийг жавхлан ингээд сайхан Монголд ингээд дэлгэрүүлсэн. Дахиад тэгээ би энэ дээр би өөрийнхөө гавьяаг тоочхоос илүү нэг зүйлийг хэлмээр. Шин зүйл гэдэг бол хуучирсан сайтар хуучирсан зүйлийг шин зүйл гэдэг байхгүй юу? Тэгэхээр зэрэг дахиад энэ өвчлөл одоо эргүүлгээрээ ингээд ийм зүйлүүд чинь гараад ирж штэ. Тэгэхээр зэрэг одоо Монгол дээл гэдэг шиг одоо Монголоо энэ муухай хүмүүсээс салгаж авцгаая монголчуудаа. Тэгээ Монгол дээлэн дээр ярихад байна шүү дээ. Монгол дээл байна шүү дээ. Хүнд жаргаж явах төмсгтөөд байгааз харж гин үү? Морьтой монголчууд ингээ бүгд дээлтэйгээ давхиж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг эн чинь юу юм бэ гэхлээр цагаан сар, наадам, намрын найр
дандаа жаргаж байгаа, дандаа үнэн зөв юмыг дууддаг зүйл чинь Монгол дээл байгаа байхгүй. Нөгөө нэг ийм хачин зангаа, нөгөө нэг гадаадын хувцас өмслөө дандаа зовлон. Тэгэхээр Монголд 365 хоногоос сар шин наадам намрын найр гурвыг ис тооцвол дандаа зовж байна. Энэ зовлонтой цагийг Монгол болгож бүгдээрээ энэ дэлхий дээр мандан бадарцгаая гэж хэлмээр байна. За өчигдөр би нэлээд их дуулсан учраас миний энэ одоо дотоод эрчим хүч нэг жаахан юм байгаа учраас ам хэл жаахан төгдрээд байна шүү. За тэгээд энэ үндэсний хөдөлгөөнийг дэмжээрэй. Тий одоо энэ цаашид огтоо яаж хамгаалах вэ? Энэ бүх юм бол болохгүй бүтэхгүй гэдэг юм руу орцсон. Одоо та нар бодоод үзээрэй. Энэ яасан бэ? Болохгүй бай, бүтэхгүй бай. Байхгүй бай, дандаа байхгүй. Одоо энэ жил байна штэ. Та нараас энийг болгочлоо. Энийг ингээ шийдчихлээ. Одоо хэдүүлээ ингээ. Болж байна, бүтэж байна гэсэн үг сонсон шүү. 126 хар малаа. Хар чацганууд та нар одоо яг энэ зүйлийг хийш шүү. Болохгүй байна, бүтэхгүй байна. Энд ч байхгүй, тэр ч байхгүй. Маш муухай ядуу сэтгэлгээд. Тэгсэн мөртөө цаана авгаатайгаа хүүхдүүдтэйгээ жаргаад идэг. Ийм байж болохгүй яхан дүүсээ. За тэгэхээр энийг ингээд яагаараа би хэсэг хугацааны дараа хэсэг хоногийн дараа одоо энэ над руу зургнууд явуулаарай. За энэ нөхөр овооны наадам хэсэж шүү. Энэ нөхөр хорхог боодог идээд явж шүү. Энэ нөхөр далжигнаад нэг ийм толгой шир идсэн явж шүү. Та нар бол идэж хансан шүү. Ногшнуудаа 126 очиж ажиллаа хий. Маргааш очиж хуралд. Одоо болсон та нарын амралтын цаг болсон шүү. Энэ хавраас эхлээл өстой битүү уул авгаар хийсэн ш та нар. Сүүлдээ бүр одоо амар болсон шүү дээ. Төгжрүүлж хайчаад одоо нислэг тэргээр давхилддаг болсон одоо. За тэгэл 126 малд энийг зүрхийн шимширтэл нь тэгэл нэг бүх мөх төрүүлсэн чи яста зүв байна нүб байна гэсэн ярьсан бити давраад гараад 126 та нар ажлаа хий үүргээ гүйцэтгэг хариуцлага гэдэг үгийг би та нарт тайлбарлаж өгье. Хариу цацлага гэсэн үг. Та нар ямар үйл зүйл хийн тэрний чинь хариугаа тэр цацлагаа авдаг л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо хариу цацлагатай байя монголчууд. Бид нэр амардгаараа амраад явна. Энэ төрийн сүлдмөлдийг одоо би цаашаа ярина. За ингээд энд хаана хөрхийг харъя. Үндэсний хөдөлгөөн. Одоо өрөө нь бол ямбаа эдэлж байгаа бол ялаа хүлээцгээ, ажиллаа хийцгээ хариуцлагатай буюу хариу цацлагатай байцгаа. Төмөн олон энэ гол дээрээ, усан дээрээ, уулан дээрээ, нуурын ирэг дээрээ амраад буцаад очиход та нар намар жилтийн бэлтгэлийг бүгдийг одоо би та нарыг амар хадлаа хадаад өг гэсэн биш. Наад эрчим хүч чинь юу юм? Хүүхдийн эмнэлгийн ор юу юм? Хаана байгаа юм? Одоо нэг ханиад авсан хүүхэд байна штэ. Тэр эмнэлэг дотор ямар ч оргүй шалан дээр хөвтдөг тийм өвлийг би үзмээргүй шүү. Хэрвээ тэхгүйгээ тийм одоо зөв сайхан өвлжүүлээд зөв сайхан намаржуулаад бэлтгэлээ ингээд одоо өнөөдөр цаг хугацаатай уралдаад хийгээд ингээд ингүүл дараа 100 харин жавхлан чи өстө та нарт 126-г ингээд тойруулаа суулгаж хагаад за эдгээр ажиллаа сайн хийж байгаа юм чи өстө али өөрийн чи ээжид зориулаад ээжийн чансан цаг дуулаад за Монголын үнэртэй салхих гэдэг би та нарт сайхан дуулаад өгөн заа юу. Одоо та нар дуулах хэрэг байхгүй ажиллаа хий. Одоо та нар морь зойр унж энэ овоо наадам хийсч нэг энт тентхийн хулгай мөнгөөрөө авсан нэг юм чулуу мулуу яаж нэг Монгол болох гэж худлаа жүжиглээд одоо Монголоо сайхан болгочоо жүжиглээ мэдөө.
За тийм байна. За тэгээд баяртай. Энэ үргэлжилнэ. Одоо тэгээд 126-гийн хаана явж байгаа? Энэ далжигнаад хаана явж байгаа тэр бичлэг зургнуудыг бүгдийг над руу явуул. Энийг би одоо Монгол улсад тэргүүн нэг дугаарт үздэг энэ өөрийнхөө энэ хуудасаараа одоо олонд бүр нэртэй устдаа зарлаад энэ хүмүүсийг одоо ажлыг хийхин шаардах болно. За ингээд шаардцгаая. Наадмын дараа намар шаардлагын цаг эхэллээ. Бүгд нэгдэцгээ яхан дүүсэ. Та нарт угаасаа наад чинь миний ярьж байгаа юм тэртээ тэргүй таалагдж байгаа. Зөв байгаа. Ийм орон зай Монгол дутагдаад байна. Би зөндөө олон өдөр ажиглаж байгаад энийг чи хэлж байна. Ухаарсаа. Энэ оюу толгой биш, оюунтай толгоогоо. Энэ оюу толгойг шууд хаах хэрэгтэй. Чи юу хийсэн юм бэ гэж. Ээжийн чансан цайны 3 бадгийг сонсчих. Хамаг Монгол гээд төсөл хийгээд энэ хайртай халимаг туваа буряд Шинжаан уугар дээд Монгол хөх нуурын Монгол өвөр Монголын 50 хошуугаар очиод хэдэн зуун жил сансан зовсон элгэн битгэрч байгаа ахан дүүсдэрээ очиод нэг сайн амар байна уу гэж нэг мэдчлээд өсчгээд надтай чи юу хийсэн бэ гэж яриараа. Маар хүсээр давсаг минь. Энэ хин бэ? Болдбаатар бэлэг жаргал гинүү. Зүгээр байгаараа одоо та нар ийм мэдрэл муутай юм ярихгүй шүү. Хүн юм ярихлаар шүд ярьдаг. Нүд ярьдаг. Үгүй тарих оюун ухаан сэтгэлээ яар. Сэтгэлээрээ нэгдэж чадахгүй бол зайл. Энэ одоо ийм балаа юмнуудыг болоод штэ. Бүгдийн юу яа? Энэ дандаа гадаадын даалгавартай хүмүүс шүү. Энэ бүгдийн одоо нөгөө нэг юу гэдэг вүлээ цаажилдаг нэг тийм энэ одоо энэ юунд нэвтэрсэн залуучууд энэ сүлжээнд нэвтэрсэн залуучууд энэ юмнуудыг ингээ хийгээд ахтаа туслаараа. Ах нь ганцаараа 25 жил одоо эн чинь баг 20 жил ориллоо шүү дээ. За юм байна шүү. Гол нь маш том өөрчлөлт хэрэгтэй. Зөв өөрчлөхийн тулд одоо эднээс ажлын шаардах хэрэгтэй. Намар хамгийн гол нь одоо энэ Монголд болоод байгаа энэ өвчлөл, энэ муухай юм. Зөвхөн харшлыг л ярил л да. Бүх энэ газрыг нь самраад байгаа учраас одоо харшилгүй хүн байхгүй болсон шүү дээ. Тэгээ энийг чинь өмнөөс чи хилээд өгдөг хүн алгаа. За, тийм байна. Баярлалаа.